Өдрийн төргийн үзэгчтэй UBS Stockholm Японы мэрэгжлийн сумогийн 9-р сарын тэмцээн Акибашогийн дээд зэндааны барилдаануудыг өдөр бүр шууд дамжуулан үзүүлж байгаа. За өнөөдөр 13 өдрийн барилдаан үндсэндээ Башоо өндөрлөхөд ингээд 3 өдрийн барилдаан үлдсэн байна гэсэн үг ээ. За өнөөдрийн барилдааныг үзэгч та бүхэндээ тайлбарлан хүргэхээр Япон судлаач орчуулагч Төмөр Батрахман студид төрүүлсэн иржээ. Тэгээ таныг өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн барилдааны өмнөх сэтгэлээс үзэгчтэй олцохгүй. Тий, тэгээд сумоо сонирхогч UBS телевизийн үндсэн суугаа сонирхож байгаа үзэгч та бүхний өнөөдрийн амар мэндийг эрен мэдчлээ. Тэгэхээр Япон улсын нийслэл Токио хотын Рёгоку дүүрэгт байдаг сумогийн холбооны ордон Рёгоку Кокугикан буюу одоо үндэсний спортын ордонд 9-р сарын тэмцээн 13 дахь өдрөө үргэлжилж байна. Ингээд доод зэндаануудад бас зарим нэгэн зэндаанд бас төрүүлэгч тодорсон байна. Жонокучи зэндаанд бас тодорсон гэж түрүү мэдээ гарч ирсэн. Одоо магадгүй бас Жонидан яаж юу Сандамми бас тодорч ирж магадгүй байна. Тэгээд 5 дахь өдрийн барилдааны дундуур бас доогуур зэндаанд төрүүлсэн бүхчүүдээс бас нэг ярилцлага энэ авчаадаг шүү дээ, тийм ээ. Тийм. За ингээд жөөрөө зэндааны бүхчүүдийн барилдаан одоо сая дууссан. Одоо ингээд дээд зэндааны бүхчүүдийн барилдаан эхлэхэд бэлэн болсон байна. За бидний одоо хамгийн их шинтэн одоо харж үзэж сонирхдаг одоо барилдаан бол дээд зэндааны бүхчүүдийн барилдаан байдаг. За энэ тэмцээн бол одоо 2 авраггүй болж байгаа. Тэгээ энэ 2 авраг буюу одоо Хакхо их авраг, Харам хууж их авраг гэмтлээс болж өнжиж байгаа энэ тэмцээнд одоо хэн төрүүлэх вэ гэдэг асуудал бүгд сонирхчдын одоо анхаарлыг ихээр татж байна. За Озики Терно Фужи ган эрдэнэ одоогийн байдлаар тэргүүлж байгаа боловч бас нэгнүгөө хэлэхэд бол яг одоо тийм сайхан хийгүү сайхан барилдаад үнэхээр ингээд тасархай маягаар ингээд тэргүүлж явна гэж хэлж хэргүй байна. Жишээлбэл одоо өчигдрийн барилдаан дээр нэлээд одоо хайхрамжгүй анхааралгүй босч барилдаа тачи айдмын эхний залгуун дээр бол ер нь бол сумуухийн нэг 60-70% одоо тэрүүл давах бүхийн одоо тэр юу бол шийдэгдэг юм талтай. За тэгээ өчигдөр бол нэг тиймэрхүү барилдаа. За ингээд унсан. За өмнөх барилдаанууд бол бас сайхан болж байгаа. Зүгээр яг хуу өчигдөр бол би бас хэлээд байгаа. Яг хуу ингээд бярдаад тийм ээ. Яг зүгээр сайхан одоо өөрийнхөө дайчин чанараар барилдаад явахд буруу юм өрдөөсөө байхгүй. Гэхдээ бид одоо ган эрдэнэс тийм ээ. Одоо энэ Озики Терно Фужигээс бас илүү их амжилт, илүү их өндөр цол хүлээж байгаа учраас энэ том цолонд буюу одоо шуудах хэлэхэд Йокозоны цолонд одоо хүрэхийн тулд яг одоо энэ тэмцээн дээр болж байгаа энэ барилдаан бол арай шаардлагагүй. Гэсэн ийм одоо шүүмжлэл гэж хэлэх үү, зөвлөгөө гэж хэлэх үү гэлмээр байна. Тэгээд өнөөдрийн барилдаан бол их чухал барилдаан. За хоёр Озики хоорондоо таарч барилж байгаа шүү дээ. 11-нд нэг өнөөтэй тэмцээнийг ганцаараа тэргүүлж байгаа Озики Терно Фужи ган эрдэнэ өнөөдөр Озики Ксинесататай барилдахаар оноод таарсан. За түүний ард бол 2 унаатай 2 бүх байгаа. Йокозна Какри өнөөдөр Озики Гоёдатай 15-2 унаатай Майги Ширэ Икиой Комсуби Точино шинтэй барилдах барилдаа. Энэ 3 барилдаанаас бас үлцэн 2 өдөрт төрүүлэх бүхий өрсөлдөө хэрхэн өрнөх вэ гэдэг бас нэлээд шалтгааллах баг тийм ээ. Тийм одоо тэргүүлж явж байгаа бүхчүүд хэрвээ одоо унахгүйгээр ингээд авах юм бол ерөнхийдөө эдгээр бүхчүүдийн магадлал бол их өндөрсөн. Одоо 3 унаатай бүхчүүд ер нь бол шанс одоо бараг байхгүй болно. Гэхдээ одоо өнөөдөр бол Ксинесато Озики бол уг нь бол яг бэлтгэл хангагдсан их сайхан өөрийгөө дайжилж өөрийгөө хурцлж барилдаж байгаа тэмцээн дээр бол аврагуудаа ялангуяа Харам хужи аврагтаа Йокозоны Хакхотой их сайн барилддаг. Тэгэд яг тийм Башоо одоо мөн үү биш үү? Тийм ээ. Гэдэг утгаараа зүгээр хэрвээ те яг өнөөдөр өөрийгөө нэлийн хурцлаад зоригтой ердөөсөө заримдаа бас байдаг шүү дээ одоо. Зөвхөн сумооч биш одоо Монгол үндэсний бүх наадам цагаан сарын барилдаан дээр ч гэсэн одоо ердөөсөө нөгөө начин цол авчаад 6-гийн даваан дээр унсан ч яах вэ те гэдэг хамгийн маш шийдэд хийждэг нэг тохиолдол байдаг шүү дээ. Тиймэрхүү байдлаар өнөөдөр Озики Ксинесато маш хурдтай босоод сайхан барьц аваач юм уу тийм ээ тэр одоо 100 гараараа хавчдаг тэр алгадаг тэр мэхээ хийгээ. За тэгээд өчигдрийг шиг Озики Терно Фужи жоохон хийтэй барилдчих юм бол барилдаа ер нь яаж ч өрнөж магадгүй. Нэг иймэрхүү байдал харагдж байна.
За Yokozuna Kakuryu өнөөдөр Ozeki Goi дотой баригдана. За энэ бол бас чухал баригдана. За Kakuryu Yokozuna бол хоорондын баригдаанд бол ерөнхийдөө бас хавьгүй илүү даваатай явж байгаа. За Ozeki Goi-д энэ сарын тэмцээнд бас тийм сайн биш байгаа. Тэгэхээр 12 өдрийн дараах байдлаар 6 даваа 6 унаатай явж байна. За найруулагч энэ чигийн дуу бас орчихгүй байх шүү. Шалгаатахаараа. За энэ дэлгэцэн дээр Точино шин Икиой нарын хоорондын барилдааны харьцаа. За мэдээж 10 даваа 2 унаатай тэргүүлэгт 2 дугаар игнэнд явж байгаа. Икиоийн барилдаан бол их сонирхол татж байгаа. Тэгээ Маяг ширгээ 12-т төвчигдэж байгаа Икиой. Ер нь өмнөх тэмцээнүүдийг харж байхад бол Маяг Ашраа ч юм уу, Чанса, Эренби нэлийн доогуур бүх олон даваа тэргүүлэгчтэй игнэнд явж байхад бол яг одоо төрүүлэх одоо хэмжээний одоо Озеки Yokozuna цолтнуудаа нэг тийм адилтгаж үздэггүй юм байна лээ. Тэгээ Икиоиг ч гэсэн ер нь бол одоо нэг их тийм онцолж одоо ярихгүй байна. Тэгээд одоо өчигдөр Яшказад онлоо тийм ээ. Тэгээд өчтөр хэрвээ бас давтсан бол өчтөр тэгээд яг барилдахад гарч ирэхдээ ер нь л царайнаас гадаад байдлаас нь тэгээд нэг харахад нэг тийм сандарсан байдал харагдагдсан. Тэгэл яг тэр чигээр яваад барилдаад явдаг шаардсан баг. Өнөөдөр харин бас ямархуу байдалтай гомсүүбитэй барилдах юм байгаа. Энэ бол бас их сонирхолтой байна. Тий зүгээр Икиой бол өчигдөр бол тэр харж байхад байн одоо аимсгаагаа гүнзгий аваад гүнзгий одоо аимсгаагаа гаргаалтай царайны хажуу сууж байгаас хамартаа массаж хийгээл. Тий. Тэгээ нүүр царайндаа массаж хийгээл тэр бол бас нэлээд тийм нервозны тий нервийн сэтгэл хөдлсөн тийм харагдаад байсан. Тэгээ яхаарахгүй энэ байдал нь бол барилдаанд нь бол нөлөөлсөн. Харин эсрэгээр олон жил барилцсан туршлагатай бохчууд Яшказэ болон одоо Озеки цолтнууд бол одоо тийм нөлөөнд одоо автах нь бага байхын зүгээр Тэрнө Фужи Озекигийн хувьд бол царай төрхөнд нь тийм харагдахгүй байгаа ч гэсэн өчигдрийн байдлаар бас ялгүй одоо нэг тийм сандарч байгаа бие барьж байгаа юм харагдаж байна лээ. Яхахгүй одоо ингээд сүүлийн өдрүүд болоод ирэхээр тийм болж байгаа бох зүгээр дээр нь яг өөрийнх нь барилдаан яг санснаа нь бас болохгүй байгаа. За тэрийгээ ч гэсэн бас яг тэмцээний дунд хэсэгт бол өөрөө хэлсэн байлаа. Ер нь бол болохгүй байна гэж. Тэгэхээр тэр нь нөлөөлж байгаа болов уу гэж би бодож байна. Тэгээ хэрвээ тэгээд тэр нөлөөлөөд яг барилдаан ондолтой болж өгөхгүй байх юм бол өнөөдрийн барилдаан маргааш нөгөөдрийн барилдаанд бол бас ер нь бол даваа унаа бол яах бол гэсэн бас бодогдож байна. За өнөөдрийн дээд зиндааны барилдаан 2 Монгол бүхий барилдаанаар эхэлж байна. Маяг ширгийн барууны 16 дэрэмбтэй Сейро Өнолд Жюрогийн барууны 3 төчигдсэн Араваши Дүлгүн нар баригдана. За Сейро бол өнгөрсөн 7 дугаар сарын тэмцээнд 50 Макуши зиндаанд гарч ирж 50 дэш амжилттай анхны башуудаа үзүүлж чадаагүй ч гэсэн дээд зиндаанд тогтож үлдсэн. Энэ сард бол бас зайлшгүй 50 дэш амжилттай үзүүлж байж энэ зиндаанд тогтож үлднэ. Араваши Дүлгүн за Монгол улсын начин Эрх баярын хүү Сейро Өнолд бол Монгол улсын амгаагийн хүү. За бүхий удамтай 2 монгол залуу өнөөдөр ингээд мэргэжлийн сүмгийн дээд зиндаанд бас хоорондоо оноод тарж барилдахад бэлэн болсон байна. Араваш өмнө бол дээд зиндаанд барилдаж байсан. Чанса Эренбиний талаар ярих юм бол хуулийн нь л одоо их чухал барилдаа энэ барилдаа. Тэгэхээр одоо хэн сайн барилдсан гэмээр зоригтой. За Араваши бас их хурдтай байна. За ямар ч байсан сайхан барьцаад яг ийм хав барьснаас бол Араваши ер нь түлхээд явчих واخ. За ер нь зүтгэсээр байгаад ямар ч байсан 7 дахь тавгаа авчлаа шүү. Тэгэхээр маргааш нөгөөдөр хоёрын барилдаанд сайн барилдаад чадвал одоо давчул бас байж байгаа юм. За өнөөдөр Такана ханаа их авраг
Такано хана их авраг одоо Япончуудын одоо бас л хайртай бүх хайртай Оягата за удам дансан ийм бүхэн удамтай энэ Оягата тайлбарлаж байгаа юм байна. За мэрэгжлийн сүмөгийн дээдсэн данд 22 удаа төрүүлсэн. Домогт аваргуудын нэг Такано хана. 7勝6敗勝ち越しあと1番という状況ですが、まあもちろん Такано ханагийн ах Вакана хана бас авраг байдаг тийм ээ. Якозуна ах トゥ хоёр ийм тохиолдолд бас хоорчтой юу лээ байна уугүй юу? Өөр ийм тохиолдол байна уугүй юу? では準備ができましたら3段目優勝の大輝のインタビューからお届けします。放送席どうぞ。それでは今場所の3段目 За 優勝 3段目 八角部屋の大輝さんです。おめでとうございます。 Дайки гэж бүгдрүүлжээ. Хакако дэвжээ. 優勝に続いての優 За өнгөрсөн тэмцээн дээр Жони дан төрүүлээд одоо ингээ сан дамд めちゃくちゃ嬉しいです。 за Мичакуча ястай их баяртай байна гэж байна. もうはい近づける、大事な場所だったので、優勝できて本当に嬉しいです。 Тий одоо Чансаа их одоо маш их тийм юутай 攻め込みましたが最初の их нөлөөтэй юм сайхан тэмцээнд би төрүүлсэндээ баяртай байна. 振り返りますか。 За энэ залууд бол их л хурцтай дээш явж байгаа юм байна да. Өс нь одоо ургаж амжаагүй байна тийм ээ. 僕の相撲なんですが、最後引っ掛けのような形で、負けたかなと思ったんですけど、もう一番あってほしいなっていう気持ちが強くあって、 Тэр сугдуулчаад өөрөө тэр сууж байгаа энэ нь бол нэлээд тийм барилдаанч 持ち味の押し出ましたね。 юм харагдчихэ шүү. やっぱり稽古でもしっかり押しを磨いてきたんで、その押しが Тийм тэгээд бэлтгэл дээр нь түлхэж урагшаа довтолж 場所前の явах тийм дасгалуудыг хийсэн гэж. 幕下の力士たちと非常にいい稽古ができたという話がしています。 Тийм тэнцээний өмнө бол Макуштагийн бүгчүүдтэй өөрөөр хэлбэл сан дамын мөртлөө тийм ээ дээдлийн зэндэний бүгчүүдтэй бас бэлтгэл хийсэн юм байна. 他の幕下の兄弟子はどうなのかなと思ってたんで、それに対して稽古がしっかりできたので自信につながりました。 来場所はいよいよその幕下での相撲。 За бас их нэлээ яриасыг залуу байна. いやもう変わらず前に前に。 За эрэх тэмцээн дээр бол Макуштаа руу бараг гарчих байх тэгээд 期待しています。おめでとうございました。ありがとうございました。 бас л яг энэ тэмцээн өмнөх тэмцээнүүд чигээ урагшаа давталж ингэж барилднаа гэж Хакаку дэвжээний бүх Дайки гэж залуу сан дамны төрүүлсэн юм байна. 押し相撲が持ち味の八角部屋の大輝3段目 За 優勝 Сонданмед бол манай 2 бүх болчихж байгаа. Зүүнний 31-т Аратош цэрэн дээр 4 даваа 2 унаатай. 三輪アナウ За ンサー Дайнам Уганбаатар бол 4 өдрийн барилдаанаас хойш нэгтгэн талаад хамсалтай. 返り入幕 Зэнийг 東の орчихлоо. Би 15枚目 дооцон дааны бүгчүүдийн барилдааны хамслыг тун утгуу таахындаа хүрэх болно. こちら За энэ хооронд дээдсэн дааны өнөөдрийн 2 дахь барилдаанд Асасикирю дашним Хомори Фужид барилд гарч ирсэн. За Асасикирю 7 унаатай 5 даваатай явж байгаа. Өнөөдөр бас зайлшгүй давах хэрэгтэй. За Маваши барьцсан төрөхгүй бол Хомори хүчээ бол их хүчтэй түлхэдгээ. За зүлхэд явцсан шүү. За урдуур нэг татах гэж орлоо. Зүв. Зүтэ. За Маваши хүрээд хэлсэн. 朝関力ここで回しに手がいやこれを誉富士が嫌っています。徹底して相手に回しを許さない突き放しの誉富士 За Маваши за сая хүрээд. За нэг хүрхэн хүрсэн шүү. За одоо ингэж 差し込みました回し за бүр урдаас авцаа. За их За сайхан. энэ их барилдаанч Сафарич залууг бол сайхан зогсоож 相手の攻めを барьцаалаа. Өнөөдөр бол бүр заавал давна гэсэн тийм бүр цаанаас нэг оргилсон хүсэлтэй бариллаа да. Асасикирю. 誉富士敗れて8勝5敗となりました。いや徹底 За 6 даваа 7 унаатай болсон. でどうなのかな За үлдсэн 2 өдөр давахад ингээд 50 дэш хэмжээтэй үзүүлээд 朝関力 Макучид үлдэх боломжтой. 誉富士はまた現役のいい力士ですし、いい相撲今日も取りました。負けはしましたけれども、 За Хамара Фужич гэсэн ер нь тэгэл дайчин ер нь одоо хийдэг цуп байраагаа хийгээд түлхэл явсан тийм ээ. ベテランになってきた Яагаар гохгүй Асасикирю бол зүүн талаасаа нэг алгадаж нэг үзээл, баруун талд нь бас нэг цохиж нэг үзээл тийм ээ. 気持ちも伝わってくるような ね、もう何よりも気持ちが大切の一番を見せ Тэр ингэж нэг татаад болохгүй болохоор нь бас баруун тал руу бас нэг алгадаж үзчихсэн. を探ったところ Тэгээ санаачлаг давуу талууд бас Хомори Фужигийн талд байсан. Ер нь байсан. Тэгээд Асасикирюг сайхан туршлагатай өгөх үед ерөөсө сандарсангүй. Тий одоо сая Такано хана Аягата хэлж байгаа хишши гэж Японд тийм үг өгдөг юм байна. Хамаг юм дайчилж урагшаа гэж явж байгаа гэж. 後輩の同じ部屋の
朝電慶が新十両をほぼ確実にしているという状況でもあります。 За 16 бошоогийн дараа дээд зиндаанда иргэн гарч ирсэн Асаси Кирю өнөөдөр 6 дахь даваагаа авч 6 даваа 7 унаатай болж байна. 序ノ口優勝入間川部屋の黒沢さんです。おめでとうございます。 За Ирүгама дэвжээний бүх 初めての優勝いかがですか。 Куросава Жоно Кучидэнд зиндаан төрүүлсэн юм байна. 黒沢さんは序二段も経験してますが、先場所腰の怪我追加の За Жоны данд барилжсэн тэгээ бас 久しぶりの нуруунд бас гэмтэл аваад зиндаа буурсан юм байна. 調整の場所で臨んだんですけど、いい相撲が取れて、優勝につながって、そうですね、来場所に頑張れる励みになったので良かったと思います。 Тийм тэгээд одоо дараагийн барилдаанд бас зориг нэмсэн юм сайхан тэмцээн боллоо гэж. いい内容が出たんじゃない За です энэ か。 Канадын нэг залуу гарч ирсэн шүү дээ. 思いっきり行こうと思って。 Тэр хөвгтэй барилдаа. За тэр Канад залууд бас 6 даваатай явж ирсэн. Энэ хоёрын 中に入って давс нь дөрөвдөх байж л дээ. 今どういう Энэ Куросава ч гэсэн өөрөө бас нэг тийм гадаад юм шиг байна. Ирлийд сагч чинь тий. Тэ. Гэхдээ яриа нь бол яг л цэвэр Японд байна л да. 小さい頃から相撲をしていて、高校卒業後大学進学と大相撲の世界迷い Тэгээ багаас сумаа барилж ирсэн юм. その中でプロに相撲と思った Одоо ことどんな дээд сургууль төгсөөд бас орж ирж そう байгаа で юм す байна. ね、大学行ったら4年間そのプロの土俵でできないので、もう早く関取 Тэгээ одоо дээд сургуулаа бол заавал төгсөх гээд ингээд 4 жил болсон юм байна. プロに入門しました。 Тэгээд дээд сургуулаа төгсчөөд ингээд орж ирж байгаа юм か байна. らどんな力士になっていきたいですか。 За ер нь ирээдүйд ямар бүх болох 横綱白鵬 хүсэлтэй. 関みたいに За хакхуу аврах 強 шиг い相撲が取れるように頑張ります。 хүчтэй ийм сайхан おめでとうございます。 барилдан ありがとうございます。今場所 гаргадаг бүх болмоор байна гэж. 入間川部屋の黒沢さんでした。 Их тийм сайхан юу гэдэг юм бэ гэсэн нэг сэтгэлээсээ тий хамгүйгээ хэлсэн тийм сайхан залуу байна. 嬉しくていいですね。 За Японы спорт бол бас ийм ирлий залуучуудаас яг ялангуяа одоо сүүлийн жилүүдэд жудо бүхийн хүнд чинд бол бас ийм Японы за тийм ирлий ийм бүхчүүд бол бас их гарч ирж байгаа. Тий одоо спортын янз бүрийн төрлүүдэд бас ийм харагдаад байгаа. За энэ дэвжин дээрх барилдаан нэг үзээ дараа нь сэдвээр ярилцъя. За давс нь Качкоши хийх байх нэрийг. Тий. Соко Край, Гүкшүхө Эрдэнэбаатар хоёулаа 7 даваа 5 унаатай яваа хоёр бүх. Саг сайхан цээжин сөхөөд Гүкшүхө өнөөдөр ингээд Качкоши хийлээ. Сүүлийн өдрүүдийн барилдаан бол сайхан болж шүү дээ. Маш сайхан болж төгшөөх үү. За ингээд барилдаад байх юм бол за энэ хүмүүсээ би Сикивакер нооз хийчихсэн мөрөөдөж болохоор байгаа юм уу? Зүгээр ганцхан тэр нэг гэмтэл бэртэл авчаад байгаа юм л да. Тэр өвдгөний бэртэл одоо бүр үлгээд ингээд өөрийнх нь чадах бол нэг хүч чадс байна тийм ээ. Ингэж зоригтой сайхан өөрийгөө дайчилж барилдах юм бол хэнийг ч гэсэн давах шиг ийм чадвартай бүх Төгшөөх Эрдэнэбаатар Сүүлийн 4 өдөр дарааж давж ингэж Качкоши хийж байна. Лесэргээр Сококурай энэ баг дараалал 4 чуу яа 7 даван дээр ирэн чи тэргүүлэгчтэй нэг хэсэг явчихсан шүү дээ. Тэгсэн. 崩してる分ですね。太田さん、はいどうぞ。この極州法と同じ西側の За сүүлийн 6 өдөр 5 унж байгаа юм байна. Соко Край. もう本当に土俵のすぐ近くまで出て行って見てましたね。あらそうですか。はい、警備で西のそうですそうです。今はいつものこの位置。 За багш нь さっきね相撲が始まる時はもっと土俵に近いところまで出て行ってね。 за өнгөрсөн тэмцээний хүртэл нэг дэвжээнд хариалагдаж 序盤あまり良くなかったので心配したけどもほっとしたよ。 хамтарч бэлтгэл хийж で今日はね重量でも за сургаж исэн бол одоо ингээд капитангаас юм Ошима Ояката бол сумгийн холбооны ажилтан болсон. За төхөө алхаад ирэхэд нээсгэл татар гэгтэйхаа. 警備をしながらちょっとですね拳を合わせました極州 Гүкшүүсэн Батбаяр зодог тайсны дараагаар Ошима дэвжэн Гүкшүүхөө сэлсэн орсон. Тэгээд гэгтийн хоол бол маш их заад сургаж тусалж зэмжиж дэд зэрэг төрөлт нь бол гэгтийн хоогийн хувь нэмэр бол маш их байгаа. Тэгээд одоо Кёкшүүхөө бол дэвжээнд бас юу лээ хамгийн чансаа дээгэр байгаа юу? Кайсэ байгаа. Кайсэ байгаа. За Ошима дэвжээний бүчүүдийн хувьд ярих юм бол Гүкшүүхөө 序ノ口優勝は入間川部屋群馬 ганцаараа шахах сектор яваа. Тэгэхээр бас нэг өөрт нь бас үүрэг хариуцлага ирж байгаа бас мэдэрч байгаа хэрэг тийм.
実は今日貴乃花部屋の佐藤が勝てば7戦全勝で優勝だったんですが、Макуштад この内経験のある Азумариогийн нэр хамгийн дээр авшгүй тийм ээ. 6 даваа 1 унаатай. これから相撲を取る朝弁慶を含めて7人から8人の優勝決定戦が За их олон бүх хоорондоо та нэмэлт барилдаанд орох хор болж байгаа юм байна. Их сонин тохиолдол гарч байна тийм ээ. いやまだ Энэ бүчүүдийн хамгийн дээр зүүнний 2 Азумарио тод илэг, зүүнний 11 Чошимо мөнх сайхан нар байгаа. Төвөл хөрсөлтөнд байна гэсэн үг манай хоёр бүх. 力士と Энэ нэмэлт барилдаан чинь юу вэ? Нэм гаригийн бүтэн сайдар өглөө боддог үү дээ. 12段は За нэлээд бужигнаатай өдөр болох юм байна. Их олон бүх. 部屋の浜町、それから境川部屋の栄、この2人が、優勝決定戦を千秋楽に行います。ですから序二段は1回の相撲で優勝者が決まるんですが、はい佐藤も含めて幕下は、幕下面白くなってきましたね。はい。千秋楽楽しみにしたいところです。5勝7敗の英乃海、西の15枚目ですから番付的にも後ろ後がありません。半枚しかありません。鏡王は西の9枚目で3勝9敗、制限時間がいっぱいです。前回し За маашийн урдаас нь сайхан авдаа зүгээр. Хэдийн нэмэ тэмрүүлчтэй 2 гар дотор орчлоо. 英乃海が勝って6勝 За Кагамио Нанжит маань ингээд 10 дахь удаага онж байна энэ сард 3 даваа 10 натаа боллоо. 向正面の谷川さん、 За Кагамио Маяг ширгийн барууны 9 бичигдэж байгаа. 差しに行ってましたか？もろ差し狙いだと思いますよ。そうでしたか。はい、鏡王からすればですね、左はいいとこ取ったんですけど、そうなんです。相手の左が入ってしまったので、左の上手が生きてこないんですよね。もろ差しになられてるんで、力が入りにくいんですね。そうですね。もう中に入られてる状態なので、上手がこう効いてこないですよね。この立ち合いから英乃海、時折右四つの力士ですが、こうしてもろ差し狙いから。 За өнөөдөр Хидиноуми Кагамиог давснаар 6 дахь даваагаа авч байна. За яасч 2 гар одоо дотор ороод нэлээд лав тврээд авсан. За үзэгч та бүхэндээ бид өдөр бүр доод зиндаанд барьж байгаа Монгол бүгчүүдийнхээ барилдааны амжилтыг хүргэж байгаа. Ингээд Санданмэ, Жони дан зиндаанд барьж байгаа Монгол бүгчүүдийн өнөөдрийн барилдааны дүнг та бүхэндээ хүргье. За өнөөдөр Санданмэд Аратоши цэрэнд орж барилдлага үндсэн байна. Аратоши цэрэнд орж зүүнний 31-ээс энэ сарын тэмцээнд босч барилдан 4 даваа 2 унаатай байна. Дайнамын Ууганбаатар зүүнний 68 дэрэмлэгдсэн. Өнөөдөр эхний 4 өдөр одоо 4 барилдааны дараагаар боллоос Дайнамын Ууганбаатар маань тэмцээнийг өргөжлөх боломжтой болсон харамсалтай. За Жонидан Зиндаанд Сада Хикари наран цогт өнөөдөр давсан байна 4 даваа 3 унаатай зүүнний 3-т чигдсэн. Ирэх тэмцээнд баг ингээд Санданмэд зиндаа ахих бүрэн боломжтой. За барууны 67-д чигдсэн Крибая мал хавг сүрэн 6 өдөр дарааж давчхаад байсан. Өнөөдөр ингээд бас харамсалтай нь өдөг шороодсон байна. 6 даваа 1 унаатай хэлсэн байна. За энэ өнөөдөр тайлбарлаж байгаа Тахана авраг Оозик цолтой байхтаа ингээд төрүүлж байгаа энэ бичлэгийг харуулж байна. Хээсийг нь 5 дугаар байна. Акебоныг тавьж ах шиг байна. Тий 22 жилийн өмнө. Тий одоо ингээд сэтгэл зүйн хувьд бас их тийм хүчтэй юм бүх болохыг хүсэж байна. За одоо өнөөдрийн Тахана Аяката ほっとした部分もあるのかなと思っていたんですが、インタビューではもっと精進します。 За аав нь бол Озеки цолтой. Аавынх нь ах нь Ваканахана авраг цолтой. Өөрийнх нь дүү нь огт Ваканаханы их авраг. Бас их авраг цолд хүрсэн. Тий. 勝って覚える相撲というのが本来でしょうか。 За сүнхээр бүхэн бас гайхалтай гэр бүл. または精進というのはつきものですから。 そっちの方がこう頭では強かったんですね。自信を持って過信してしまってはもういけませんので。 Тэгээд Тахана Аякатагийн хувьд бол зүгээр бас нэлээд тийм юу орчин үеийн сэтгэлгээтэй ч гэдэг юм уу. Сумогийн холбоон доторх одоо Аяката нар дотроос нэлээд тийм ялгарч байгаа. Бас нэг тийм сумогийн холбооны тийм ээ Японы
мэргэжлийн холбоо дотроос нэг тийм арчилсан уур амьсгал оруулах гэдэг юм уу. Тэр талаар бол бас юм яриад идэг. Тэгээ миний л ойлгож байгаа бол бас өөртөөгөө сэтгэлтэй Аяката нар бас ингээд энэ тахана Аяката бас тойроод мэдээд байгаа юм шиг. Тиймэрхүү сэтгэл төрдгийг. Тэгээ Вакана хана их авар бол ах нь юм байна. Түрүүн бас би буруу хэлсэн байна дүү гэж. 師匠の指導の賜物じゃないですか。 Тэгээ ах нь одоо Вакана хана бас авраг болсон. Тэгээд тэгтээ сумаг холбоонд үлдээгүй. Сумны холбооноос гараа авцсан одоо од гэж хэлэх юм уу, одоо телевизийн шоу, элдвийн зэмэнд оролцоод тэгээд амьдрал явдаг хүмүүс бас байна. Тиймэрхүү чиглэлээр яваад гсэн юм шиг байна. Тэгээд нийгэм танигдсан алдартай тамирчин, за заримдаа улс төрчид ч юм уу, жүжигчид бол ингээд одоо 130-40 сая хүнтэй ийм өндөр хөгжилтэй ийм зах зээл том ийм ус чинь одоо энэ олон телевиз хувийн том суугууд тийм ээ шоунд дээр оролцоод явах нь тэр чинь бол ингээд том ажил болчихж байгаа байхгүй тийм. Тийм нэвтрүүлүүдэд оролцоод ингээд явдаг юм байна лээ. Тэгээ Вакана бол бас их сонирхолтой олон зүйлээс туршиж үзсэн юм байна л та. Чанко Набе гэдэг Чанко Динийн Вака гэдэг ресторан, сүлжээ ресторан нээсэн хандлттай нь бол 2010 онд энэ сүлжээ ресторанс дампуурч ингээд хаалгаа үд даалгаа саасан тэгээд дампуурсан. Тэгээ Америк хөлбөмбөгт бол бас орох гэж харьдаж үзсэн. За тэгээ телевизийн шоу өөрийнхөө дурсамж номыг бас хэвлүүлсэн нэлээдгүй үзэгчдийн уншигчдийн гар дээр очсон бестселлер болсон гэх мэт. Ийм зүйлийг бас хийж байгаа юм байна одоо ах Вакана ханаа. За Гагамару Китатайки нарын мөхчүүд дэвжэн дээр гарч ирсэн байна. За газраа гараа дэвжэн дээр тавилгүй болсон гэж зогсоож байна. За одоо сүүлийн 3-4 жилд бол нэлээд тийм хатуу шаардлага тавьж эхэлж байгаа бөхчүүдэд яг гараа ингээ сайхан тавьж байгаа тэр шикири сэмэд нэрлэдэг одоо тэр тачаа хийх тэр шугам цагаан шугам дээр тэгээд зэрэг босох ёстой гэж. За Китатайки яагаад вэ? Өөний сая Тагана хана Аякатагийн бас хэлж байгаагаар яг амьсгаа ингээ таарад явхад бол тавихгүй хоёр талаас босгож бас болдог тал бий зүгээр. Китатайкигийн хувьд бол санаатахаар сая ингээд босоод байгаа юм бол бас харагдахгүй л байх шиг байна. За Китатайки. Тэгээ сая ч гэсэн бол гар нэг тавилгүй болсон шүү дээ. Китатайки今日も踏みとどまって6勝7敗、ガガマル6勝7敗となりました。3回目もやはり北大輝の方が立ち合い踏み込んでいったように見えたんですけれども、3回とも2回待ったになりましたけど、За Китатайки ямар тач 50-с дээш амжилттай үзүүлэх найдалгаа хадгалж үлдлээ өнөөдөр давснаар тэгээ бас гар өнөхөр хүрээгүй байна. Сүүлийн яг 3 дахь дээр нь. Гэхдээ 1900 одоо тэр 70-80 оны тэр нэг шилдэг барилдааны бичлэг энэ харж байхад бол тавихгүй босч байгаа тийм бол байдаг. Гэхдээ хоёр бүхэл зэрэгэл нэг нэгэндээ тэр гомдол хоороо тийм ээ. Энэ төрүүлээд ингээд залдаад ингэчлээ тэгчлээ гэж хэлхий аргагүй тиймэрхүү юунууд бол харагдаад байдаг юм байна. Зүгээр тэгтээ сүүлийн одоо жишээлбэл 10 жилийн өмнө ч юм уу тийм ээ 7-8 жилийн өмнө энэ юу бол бас нөгөө өрсөлдөгчөө одоо хуурах гэдэг юм уу бас нэг жоохон залдах иймэрхүү одоо хэрэгсэл болж эхэлсэн. Нөгөө тачаа явал нөгөө гараа тавих гэж байгаа ч юм уу тавихгүй босгоо ч юм. Тэгээ тийм учраас одоо ер нь дөрмээр явъя. Тийм ээ яг сайхан тавьж хагаад зэрэг сайхан босчоо гэдэг хатуу шаардлагыг тавьж эхэлсэн л дээ. Тэр яг өрсөлдөгч бүхэн яг ингээл
төвлөрөөд ингэж яхад нь босхгүй эсвэл төрүүлээд босчдөг нэг тийм байдал бол бас их ажиглагдах бас энэ бол нэг осны бас тактик болоод төрсөн зарим тохиолдолд. Тийм тэгээд зүгээр албаар гэх нь хаашаа зүгээр яагаад ингэж байна гэж бодогдохоор ингээд төрүүлж босч байгаа нь бас харагдаад байдаг шүү дээ. Тэгээд тэр нь бол нөгөө бүхт нь бол тэгээ өөрт нь ч гэсэн заримдаа бас нөлөөлдөг барилдаа. Тийм учраас хамгийн шударга юм бол зүгээр л зэрэг л босъё. Тэмээ гараад тавьж байгаа. Иймч дүрмтэй гэдэг ийм юмыг бас яриад байгаа юм л да. За Ксени Сато бол Козна Хакхотой барилдах жахтаа бол бас хэд хэдэн удаа тэгжсэн санаж байна. За Доктенко Хүчбаатар өнөөдөр Даке газетэй барилдахаар оноос тарсан. Доктенко 6 даваад 6 унаатай. За үлдсэн өнөөдрийн барилдааныг оруулаад 3 барилдаанаас 2 даваа авах хэрэгтэй байна. Дор хаяж. За 26 таарч барилдаж 13 удаа бие бинийгээд авсан. За нэлээд бас өвөө аваад үздэг хоёр. Бүх 瞬時にできるようになったら方が体が動かしやすいですね。稽古場でやってきていることが積み重ねとなって本場所でできるわけですけれども、かといって努力したからといって本場所で勝てるとは限りませんので、それがまた相撲の面白いところだと思います。その力を出し切るためにあまりこうなんていうんですか、取り組みに入り込むだけではなくて、もう一人のこう自分が俯瞰するような。もう控えに入ったらある程度半分ぐらいスイッチオンですね。はいはい。で土俵に上がって呼出さんの声で奮い立たせていくというのが、私はそうしてましたけど。そうですか。まあこの2人竹風と時天空も土俵経験が長いですから、それぞれにおそらくそういったこうモチベーションといいますか、集中していくやり方というのがきっとあるんだと思います。はい、そうですね。36歳。Тэгээд сая Такана хана Аяката бол бас л сонирхолтой юм ярьж байна. Тэгээд яг хөө зүгээр яг ч өөрөө тэгж хэлээгүй л дээ, зүгээр би нэмээд тайлбарлуулгаад хэлэхэд ингээ үзэгчд биднэрт бол жирийн хүмүүс бол харагдахгүй. Гэхдээ яг нөгөө барилдах үед хүн өөрөө яах ёстой тийм ээ, бүх өөрөө яах ёстой. Одоо нөгөө цахилгаанд бол яг одоо тог залгахч гэдэг юм уу тийм. Барилдахын өмнө бол нэг тийм хагас барилдах сэтгэл зүйд орохч гэдэг юм уу. Ийм нарийн зохицуулалт бол явж яадаг. Мэргэжлийн хүн бол мэргэжлийн бүх бол өөрөө тэрийг удирдаад ингээд явж явах хэрэгтэй. Дэвжин дээр барилдах байгаа хоёр их бол олон жил барилдсан учраас энд бол нэлээд тийм гарсан одоо байгаа гэж. За Такаказигийн хувьд бол энэ тэмцээнд барилдааны холигтой болохгүй байгаа. Энэ тулж очоод тэрч барьж авж байгаад өөрөө энэ унаад байгаа. Өнөөдөр бол очоод тулж одоо мөргөнгүүтээ хажуу дэшээ маш хурцтай зайлаад урдураа ингээд гүйлгээд давж явах юм. そうですね。天空が立ち合いこう何かしてくるっていうのもこう。За нэг үг нь алгадж босоод барьц авах гэсэн. За хажуудаа босцсон юм Такаказэ. Яа тэгэд тэнцвэрийн алдуулаад түрээ давлаа. За Доктенко 6 даваа 7 оноотой болж байна. За ингээ үзэгч та бүхэндээ Макушта зиндаанд барилж байгаа Монгол бүчүүдийнхаа бас барилдааны амжилтыг хүргэе. За Макушта зиндаанд бол Монголын нийт 7 сумч барилдаж байгаа. За Азумариу тод үйлэг өнөөдөр давснаар 6 даваа 1 унаатай болсон. Тэгээ түрүүн бид та бүхэнд бас тайлбарлсан тийм ээ. 6 даваа 1 унаатай маш олон бүхчүүд Макуштад байгаа. Нэмэлт барилдаанараас авраг бүхийг тодруулнаа. За зүүнний 11-т бичигдэж байгаа Чио Шомо мөнгө сайхан бас өнөөдөр давсан гэ 6 даваа 1 унаатай 2 монгол бүх түрүү бүхий өрсөлдөөнд бол бас нэмэлт барилдаад байгаа. Нэмэлт барилдаанд. За Даашихо Шижиро 2 өнөөдөр унсан байна. 4 даваа 2 унаатай Гачкош хийсэн. Сакигаке өнөөдөр үндсэн байна. 4 даваа 2 унаатай.
За Гочозон Ууганбаатар өндөр давсан 2 даваа 5 унаатай бошиг дуусгаж байна. Рионами Батүс өнөөдөр үндсэн 2 даваа 4 унаа. Такакасуга инх манлаа өнөөдөр унсан. Гэхдээ 4 даваа 3 унаагаар Гачкоши хийсэн. 返り入幕西の12枚目千代鳳6勝6敗です。 За одоо Эндо Чиоторина байлтна. За Эндо 6 даваа 6 унаатай. За магадгүй энэ сарын тэмцээнд бас их сайн барилдах гэсэн хүлээлт бол Эндо дээр байсан. За тэгээ энэ сарын тэмцээн бол нийт одоо энэ Боцооны шагналын дарцаг гарч ирж байгаа тоогоор бол бас түүхэнд нэгдүгээр бичигдэх дээд амжилт болохоор юм башаа болж өнгөрч байгаа. Нэгдүгээр агасын барилдаанд бол Эндогийн барилдаан дээр тогтмол бас нэлээд олон юм Боцооны дарцгууд гарч ирж байгаа. 2年なんですね、幕内に上がってどうご覧になってますか？よく自分の相撲を取り切ろうというふうにやってるの伝わってきますね。昨日の総国内戦非常に良さが出たんではないかと思いますが、ちょっと振り返ります。得意の左四つにですね組み止めて前回しいかがだったでしょうか？前道取れてましたんでね。 За тэгээд энэ тэмцээн дээр Эндогийн барилдааны талаар та юу гэж бодож байна гэж Таканана их аваргаас бас Аякатагаас бас асууж байна. Тэгээд үндсэндээ яг л хэлж байна дээ. Ер нь бол их сайн барилдах гэж маш их хичээж байгаа юм бол одоо харагдаж байна гэдэг. Энэ бол одоо бас сайн барилж байна гэсэн үг бас биш шүү дээ, тийм ээ. За маш их хичээх, сайн барилдах гэдэг бол бас ондоо. 基本の形はやっぱりいいですか？四股もいい四股踏みますしね。千代鳳も Тэгээд маш их хичээх гэдэг бол одоо сайн барилдахын бас үндсэн юм нөхцөл болдог. Японд бол гамбар гэж үг байдаг. Өөрөөр одоо төрүүлж нэг номерын хүн болж одоо алтан медаль энэ төр авах одоо бас нэг ондоо. Гэхдээ чи өөрийнхөө чадах бүх юм хийх гэж тийм ээ маш их хичээж зүтгэж бол нэг ондоо. Тэрэн дээр энэ гамбар гэдэг үг хэрэглэдэг байхгүй. Тэгээд тийм хүмүүсийг их үнэлдэг. Чи дэлхийн авраг болоогүй ч гэсэн хамаа авахгүй чи дэлхийн аврагт эхний 10-д орсон байна. Гэхдээ чи хам хүчээд ажиллаж өөрийнхөө чадах бүх юмнаа хийсэн тийм ингэж зүтгэсэн гэж үнэлдэг. さあ千代鳳бол их л хөдөлгөөнтэй байгаа зүгээр их дайчин. За өнөөдөр бол их сайхан бариллаа. Их хурдтай их харж байна. За тэр нь шилдэж тэнцвэр алдуулаад Маошны барьсан түрээд Ерэ Кримхээр давлаа. 7 даваатай маргааш нөгөөдөр 2 барилдаанаас нэг даваа авах юм бол ингээ 8 даваатай ирэмбэ ингээд чансаа ингээд нэмэгдэн дэвшлэн. Энэ сард бол маягийн ширэг нь 7-д бичигдсэн. Эндо. За маягийн ширгийн нэг дээр явах нэг очсон санагдаж байна. これ今日遠藤張って立ちっていきましたね今日は。そうですね。張ってますけれども、千代鳳もひるまずに前に行こうとして、ただ右の前三つ回しが早かったですね。早かったですね。張ったのはやはり突進力がありますので一旦こう起こそうというような感じがあったのか。そうですね。やっぱりもう何とかして勝ちたいという気持ちの表れじゃないですかね。相手は低いですからね。Тэгээд Эндо бол өмнө нь ингэж алгадаж орж ирж байсан тохиолдол бараг байхгүй. Тэгвэл сая Таканана Аякатагийн хэлж байгаа бол нэг ямар ч дэсэн давна гэдгийг бас нэг тийм илрэл болж иймэрхүү техник хэрэглэсэн болов гэж. За маргааш Котоюкитэй барилдана. За Котоюкитэй бас энэ тачаа дээр их зүг босох юм бол бас давах одоо бүрэн боломжтой. Эндо 今追い手風部屋部屋の大栄翔に力水をつけました。
今場所新入幕いい光景ですね。そうですね、これЗа өөрийнхөө дэвжийн нэгт бүх Даяишо энэ хоёулаа Эндо Даяишо хоёр бол Ойтог хасаа дэвжийн бүгчүүд. この2人の関係は大栄翔が埼玉栄高校 За хүч тамирын цаас гэж нэрлэдэг. Сая дамжуулж өгөөд ингээд 遠藤は大学を卒業して付け出しで入りましたね、ですから今度は遠藤を追いかけて大栄翔が上がってきたということになります。切磋琢磨ですね。そうですね。За Даяишо өнөөдөр докшоор юутэй гарч ирсэн. Энэ сарын тэмцээнд бол анх удаага Макужид орж ирж барилдсан. Даяишо 6-6 унаатай. анх гарч байгаа хэд нэлээд чансаа өндөртэй гарч ирсэн. Маяг аширгийн 13 дээр. Ер нь муугүй бүх гэдгээс харуулад амжсан. 太田さん、はいどうぞ。勝った遠藤です。立ち合いについて張り差しについて聞きましたら、とっさにと言いました。そうですか。考えてはいなかったですかと聞きましたら、とっさにともう一つ表情を変えずに返しただけでしたね。勝ち越しまであと一番ということで頑張りますと言って風呂場の中に入っていきました。そうですか。まあもちろん相手との対戦が大相撲ではまた次もその翌場所もあったりしますから、なかなか全てを明かしてくれることはないかもしれませんけれども。とっさにっていうのはあれじゃないですか。За докшори бол Маяг Ширгийн 6 уртал чансаа гэсэн тэгээд энэ сард ингээд 50 дэш амжилтаа үзүүлэх боломжгүй болчиход байгаа. 4 даваа 8 унаа. そして今いい光景と高野花さんがおっしゃったところで新入幕の大栄翔が出てきて、この力士は21歳、幕内最年少。親方ほどは若く上がったわけではありませんけれども、それにしても6勝6敗ですから健闘してますね。本当にね。いい突きしてますよ。突き放し。 За Даяишогийн тухай яриа өрнжинд одоо 21 настай дээд зэнданд хамгийн залуу бохолж гарч иж байгаа юм байна. Орж иж байгаа юм байна. За тэгээд ер нь их муугүй өөрөө гэсэн барилдаантай. Тэгээ бас л одоо түрүүний яриа өөрийгөө дайчилж яаж яж байгаад аргалах гэсэн юм байдал өрнөс харагдахгүй байгаа. Урагшаад яваад супер хийгээд сайхан барилдаал тэгэл давбал давал унуул унаал. 相撲が今場所は取れていません。左四つになったら力出すと思いますよ。そうですね。ですから今場所確かに左四つの相撲で4番勝ってるんですが、大栄翔はやはり組まれたくないですね。そうしますと。そうですね。もう組まれないうちに勝負をつけたいでしょうね。軍配が返ります。 За Даяишогийн хувьд бол ямар ч хөхтэй барилдсан сэргүү байлаас жоохон түлхэж супари хийж урагшаа явах юм л барилдаантай бүх. 徳勝龍を突き放しました。叩き込み、徳勝龍の勝ち。 За ийм яг одоо урагшаа явдаг бүхэд бол бас нэг ийм юм хийж болдог. Тэмээд тэсээ зай өгсөнгөө тулж очоод тэгээ сайхан тулж байгаа л дахид татаал. 徳勝龍側からすると突っ張りには突っ張りをという感じだったんでしょうか。そうですね。 За хоёр өдрийн барилдаанаас үлдсэн. За нэг бол давхал хэрэгтэй байна да Даяишогийн хувьд. Тэгээ нэг давхад бол хэдийгээр гачгош хийхгүй ч гэсэн бас үлдэх боломж байгаа тийм ээ. Тий. За Маяг Ширгийн 15 хавцаач юм. 確かに徳勝龍はこういった持ち味もあるんです。今場所の相撲を見てますとね、差しに行く相撲が多かったんです。これ本来の徳勝龍が力が出やすい立ち合いじゃないですかね。 За докшори ер нь л бас энэ барилдааныг тооцоолж гарч ирсэн байж том магадгүй. 大栄翔はちょっと今日疲れた感じがあるいは少し疲れましたんでね、いつも自分の得意なことをやられてしまいましたから、少し慌てたのかもしれないですね。徳勝龍5勝8敗、大栄翔6勝7敗と変わっています。いや高野花さん、今相撲協会の中でいろんなお仕事養殖に疲れていらっしゃいますので、
およそ1年半ぶりに今日放送席に来ていただいたんですが、はい、ご覧の満員のはい、観客がですね、現実ですよね。これは力士の取り組み内容がいいからですね、お客さんを呼んでるんだと思います。確かにそうですね。今場所、相撲内容が非常に、はい、ここで私が拝見してても、いい相撲。 За Готоюки Кайсей. これどうですか？相乗効果みたいな部分も хоёр барилтнаа. Готоюки 6 даваа 6 оноотой, Кайсей 5 даваа 7 оноотой. 去年の九州場所の12日目から、ですから77日今日で連続の。 За энэ хоёр анх удаага бас таарч барьж байгаа юм байна. 相撲を取るんではなくて、自分の力をいかに発揮するか、それによってお客さんが喜んでくださって。 За Такана но хана их авраг бол бараг жил хагасын дараа ингэж шууд нэвтрүүлээс тайлбарлагчаар оролцож байгаа юм байна. За энэ Ояката бол одоо Сумогийн холбоонд бас нэлээд тийм том үүрэгтэй одоо ингэж ажиллаж эхэлж байгаа. Тийм учраас зав бас муутай байдаг бол тоо юм. За ингээд түүхэнд үлдэх тийм ээ их гавьяа байгуулсан юм Якозуна цолтнуудад бас өөрийнхөө нэрээр дэвжээ байгуулах эрх олгодог. Тэр учраас одоо тэр мундуучлан одоо тэр ахын одоо барилдж ирсэн Футаго Яма гэдэг дэвжээг бол нэс өөр Такано хана гэж өөрийнх нь нэр хүссэн юм дэвжээ байгуулсан. Энэ дэвжээнээс одоо төрсэн баг анхны секторын чи удаа Такано юу байгаа шүү дээ баасан дорч тийм ээ. Анхны секторын анхны бас Макучид гарчиж барьсан хүн. Такано Ива баасан дорж болсон. そういう意味ではこの琴勇輝も連日非常に内容のある突き放しいい相撲を取っていると思います。ここまで6勝6敗の成績。海星はここまで5勝7敗。西の5枚目後がありません。今場所途中から左の太ももにこうしてテープがありますけれども、それでも右四つに得意の右四つになれなくても押し込むような相撲も海星は取ってますね。はいはい。右四つですよね、海星は。ですからある意味対照的な特徴のそうですね。琴勇輝は突き放したいですね。はい。それがまずベースにあってお互いがどういった狙いで立っていくかです。こちら琴勇輝突き放し。右四つの海星。 За Кайсей Готоюки хоёрын барилдааны арга барил арай өөр. За Готоюки бол сэргүү байдлаас бас хүчтэй түлхэж тийм ээ одоо цупарыг гэхээс илүү одоо яг цээж рүү налгадаж ингэж явдаг. Харин Кайсей бол барьж авч Мавашинд одоо гар хүрчээж сая өөрөөр хурч гардаг. Ийм хоёр арга барилтай, хоёр өөр барилдааны арга барилтай бөхчүүд. За Готоюки зогсолтгүй түлхэж явлаа. За тэгээ бас сайхан дагаж ингэж явлаа. Кайсей 2011 оноос Готоюки 2013 оноос хойш бас дээдсэн данд барьж байгаа. Чиний өнөөдөр анх удаага хоорондоо онооторс магадгүй бас ингэж яг чансаа зөрөөд идэв гэсэн байж магадгүй юм байна. 谷川さんです。谷川さん。はい。琴勇輝素晴らしい内容でしたね。そうですね。立ち合いのタイミングも良かったですね。はい。はい。ここから下からですよね。はい。止まらなかったことは良かったですね。海星も差し込みきれずにこう押し返そうとしましたけれども、許しませんでしたね。そうですね。琴勇輝は左から押っつけて。 За Кайсей ингэснээр 50 дэш амжилт үзүүлэх боломжгүй болж байна. 向正面側ですね。はい。この後こう差しに来るんですがうまくいなして、この 下から行ってるので、まず下から行って、はい、させないんですよね。はい。はい。でこの左からの攻めですね。ここですね。はい。足が止まらないですよね。あ、そうですね。足も。はい。下からのこの土俵というこのなんていうんですか、下からの攻めをですね。下の壁をこううまく相手の首にこう伝え。 За Готоюки 7 даваа 6 оноотой 1 даваа авахад
Тавьж дэш амжилтаа үзүүлнэ. 攻めてきてても押せるんですよね。はい。土俵をこう踏みしめる反動といいますかね、下からこう上にこう力が伝わってるわけですね。そうですね。上から行けば上には何もないので自分の体重とか、まあ腕の力でしか押せないんですけど、下から行けば足の力も自分の体重も全部使えるんですよね。はい。突き押しの大事なところですね。まあそうですね。はい。明日琴幸遠藤との対戦好取組です。さあそれでは、今日の幕下上位5番から結果を振り返ることにします。今日明日明後日で幕下以下の力士たちは最後の7番目の相撲を取っていきます。千代翔馬が За ингээд Макуштагийн дээд хэсэг зарим өвчтөд 7 барилдаанаа дуусгасан, зарим нь одоо дуусгаагүй байгаа. 白鷹山は西の12枚目で勝ち越しです。豪長山が上手投げ、そしてただ一人幕下6戦6勝の佐藤。 За 6 даваатаа явж исэн Сато өнөөдөр Азмариу дуунсан. За тэгээд ингээд унаагүй бүх байхгүй болсон учраас ингээд одоо 6 7 бүх байсан юм тийм ээ. Тэгээд Чиошома Азмариу нар энэ дотор байгаа тийм ээ. Тэгээд Макуштад хэн дөрүүлэхээ бол сүүлийн өдөр нэмэлт барилдаанаар шийднэ. За Жюрезин данд өнөөдөр за шоотогроо нэмсэн данд өнөөдөр дахиад унсан байна. 10 унаатай болжээ. За Шоохозон даваад 12 даваатай. За Жюрээр дээд зандар гараад ирж магадгүй. За Жюрезин данд өнөөдөр 12 дахь даваа авсан Шоохозонгийн барилдааныг үзүүлэх юм байна. Амаказе гэж их хүнжинтэй том биетэй бүхтэй барилдаж байна. За Амаказе бол жин ихтэй том биетэй мөрс нэлээд хөдөлгөөнтэй бүх байна тийм ээ. За нэг унаата Шоохозон за 3 унаата 3 бүх байгаа юм байна. За маргааш Шоохозон ингээд давах юм бол бараг тэгээд шууд төрөх юм байна. Бараг ердөөсөө 松鳳山の優勝が明日にも決まる可能性が出てきました。なお松鳳山は西の6枚 тийм маргааш бол бараг хэрэв давхал юм бол бараг төрөх шууд төрөх юм байна тийм. 土俵が時間になりました。 За千代大龍、佐田の富士 最後の相撲、千代大龍4勝8 нар 敗。 барилдана. 優勝明け負け越し。 佐田の富士 12 最高位の西の2枚目で дараалж унсан эхний өдрөөс эхлээд нэг ч даваа авч чадаагүй яваа.千代大龍 4 даваа 8 унаатай. 50 дэш амжилтаа бас үзүүлэх боломжгүй болчиход байгаа. Хоёр бүх өнөдөр хоорондоо нас тарсан. За千代大龍-ыг зайлаад энэ сарын тэмцээний 5 дахь даваа гаргалаа.佐田の富士が 13 өдөр дараалж унлаа. 向正面の谷川さん、はい、千代大龍が左肩から来るということで佐田の富士は右肩からぶつかって、はい、その後 Анхудаага маяг ширгийн 2 хүртэл бас шансаа гэж барилдсан佐田の富士том тааруу гашуг үдэж байна. なので、いくつもこう勝つチャンスがあるのにそこを逃しているんですよね。ここでもですね。例えば、なんかこう間が空いた時に一回自分でも止まってしまうんですよね。なんかこう。За хүчтэй зүбарыг хүчтэй алгацсан. 13連敗ですか。そうなんです。でもですね、全部負けたとしても次頑張れば。Хитас千代大龍-ийн зайланд нь тэссэнгүй ингээд千代大龍 5 даваа 8 унаатай.佐田の富士 13 унлаа. 負けてもいいと、思いっきりいけばいいと、次頑張ればいいと思って思い込んでいくしかないですよね。千代大龍が5勝8敗、はたき込みの勝ち、佐田の富士は13連敗となりました。それでは今日ここまでの幕内の結果です。 За ингээд 2015 оны 9-р сарын тэмцээн дээдлийн наны бөхчүүдийн 13 дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. За эхний хагасны барилдаан дууссан. За эхний хагасны барилдааны амжилтыг нэрээр тийм ээ одоо дэлгэцэн дээр харуулж байна. За улаан дэвсгэр дээр бичигдсэн тэр даваа өнөөний тоо бол Качкоши буюу одоо нийт барилдах барилдааныхаа 50-аас илүү хувьд нь бол
давсан бөхчүүдийг харуулж байгаа. За Гёкшух хоёрт нь тэр өнөөдөр 8 дахь даваагаа авсан. За Асасикирийг 6 дахь даваагаа авсан. Хомори Фужиг давсан. Араваши дүлгүүн Макужид гарч ирж Сейрог давснаар 7 даваа 6 оноотой болсон. Кагамио Нанжид Хидиноуми дөвдөг шороодсон. Доктенку Такаказэд унсан 6 даваа 7 оноотой. За 2 дугаар хасын барилдаанд бол Ичиножо Оснараа шидэрэлтэн. За энэ их сонирхолтой барилдаа болно. Ичиножо 6 даваа 6 оноотой бошоог үргэлжлүүлж байгаа. За өнөөдрийн 2 дугаар хасын тийм сүүлийн барилдаанууд бас нэлээд анхаарал татж байгаа. Тэр дотор 2 ОЗК-ийн барилдаан бол бас нэлээд тийм шийдвэрлэх гэдэг нь одоо хэн төрүүлэх вэ гэдэг утгаар хэлж байна. Барилдаан юм байгаа. За ингээд өмнө нь барилдсан барилдаануудыг харуулж байна. За Кисенсата 2 гар сайхан дотор орсон байна. За энэ 3 дугаар сарын тэмцээн төрүүлдэг тэмцээн үү тийм ээ? За энэ өнгөрсөн тэмцээн. За энэ барилдаан дээр бол өнгөрсөн тэмцээний болсон барилдаан дээр бол яг барилдааны техник мехэр бол бас бүр илт илүүрхэж даваагүй зүгээр бүжгэлсэн барилдаан дундаас өөрийнхөө авахалж тийм одоо хурд бүхийнхээ мэдрэмжээр давж байна. Тэгэхээр өнөөдөр болооч өчигдрийн тэр точоозонтой барилдаг шиг одоо яах гэж байгааг мэддэхгүй тэгж босч болохгүй. Эцэст бол өчигдөр маш хурдан тэр баруун гар нь зүгээр татаж гүйлэх нэг юм бодож боссон юм шиг байна шүү дээ. Эхлээд бол өөрөө бол тэр алгадаж одоо анхаарлыг сарниулдаг тийм техникийг хийнэ гэж бодож байсан. Яг бас болохоор тэрийг хийгээгүй байна. Тэгэхээр тухайн хүн бол бас нэлээд сэтгэл зүйн хувьд бол амар биш байсан гэдэг нь энэ дээр харагдаж байгаа. Хэрвээ хүн өөрийнхөө тийм ээ яг жолоодод яг бодсон барилдаанаа гаргаж чадна багаар удаад ихний акшн тачаа тэр хийнэ гэдэг бол тухайн бүх бол өөрийгөө яг удирч чадж байгаа гэсэн үг. Тэгээ өчигдрийн тэр тачаа явал бол бас нэлээд жоохон тэгтээ яг аргагүй л дээ. Одоо яг үнэхээр одоо төрүүлчих уу төрүүлэхэд тал яах вэ гэсэн юм сэтгэл хөдлөсөн юм юм бол байгаа шүү дээ. Тэр утгаар нь бас одоо ойлгож болох талтай. За өнөөдөр ингээд Озеки Кисенес хоттой их барилдаанд яаж барилдах нэ гэдэг их сонирхолтой байгаа. Тэрнөө Фужи ганцаараа нэг унаатай бошоог тэргүүлж Коснака Крю Майги Ширай Киойнаар 2 унаатай гардн бичигдэж байгаа. За дэвжэн дээр гараад ирсэн барилдахаар барилдааны өмнөх ёслол хийж байгаа 2 бүхэн барилдаан бас их анхаарал татж байна. За Ичиножо Ичиноргийн хувьд бол одоо би өдөр болгон шахвал хэлээд байгаа. Нэгдүгээрт өөрийнхөө одоо барилдааныг бий болгох. Яг ингээд зүүн гараар машин түрхэх тийм ээ давхар барьж байгаад ингээд нөгөө өрсөлдөгч хөдлөхгүй сайхан түрхээд явдаг. Тэр нь бол нэг хэлбэр. Тэрнээс гадна бас нэг алгадаж ороод байгаа 2 чудаатай гэж орсон. За тэр бол бас нэг хэлбэр. За мөн одоо зүүн мөрөөрөө ч юм уу баруун мөрөөр ингээд маш хүчтэй мөргөөд өрсөлдөгчөө нэг жоохон тэнцвэрийг алдуулж байгаа. Тэгээд тэрний дараа бол барьсан чийж бас нэг хэлбэр. Иймэрхүү хэд хэдэн хэлбэр өөрийнх нь чаддаг ийм барилдааныг бол өөрийн болгох хэрэгтэй байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт өрсөлдөгч болгоно үнэлж. За одоо шил Оснараа штэ ингэж барилдахгүй болдгоо юм аа. За эндото бол ингэж барилдахгүй болдгоо гэдэг юм бас бий болгож авах хэрэгтэй. Ялангуяа энэ Оснараа шиг бол их тийм барьцгүй бөхштэй. Их бужигнд гэр нь алгадаад үсрээл тийм ээ. Гэхдээ тэрэндээ өөрөө бас их мэдрэмжтэй. Тэгэхээр ийм бүхтэй бас ялангуяа одоо Ичиножо барилдахад хэцүү. Ягаад гэвэл Ичиножогийн бодол жин ихтэй учраас хурдыг гүцэхгүй байх тийм талтай. Тийм учраас одоо өнөөдөр бол сайн бодож байгаад яг одоо тачаавь эхний тэр золгох акшнд бол өөрийнхөө хамгийн зөв гэж бодсон хувилбараа хийгээд босгох хэрэгтэй. Тэгээд тэн дээр тэр нь бол
сайн болж ихгүй маш хурдан дараагийн хувилбар шилжих, нэхэн шилжих. За тэгээд үзэл болоод болохгүй үст тийм ээ. За Осон Араши бол энэ сард бас их сайн байгаа юм. Маягийн ширгийн 2-т одоогийн байдлаар хөрийн хамгийн өндөр шансаанд тавьчихсан. Тэгээд тийм ч учраас эхний өдрүүдэд Озаки Экозна цолтой бөхчүүдтэй барилдсан. Эхний 6 өдөр бол ганцхан давсан Осон Араши, харин сүүлийн 6 өдөр бол дарааж давчхаад ингээд 7 даваатай болсон. Тэгээ ингээд харж байхад заримдаа ингээд зүтгээл хамгийн мад ажиллаад байгаа бүх ингээд гайгүй ярилаад байгаа юм шиг бол мөртлөө бас даваа ирж өгдөг шүү дээ. Харин Осон Арашигийн хувьд бол зүтгээл заримдаа ер нь замбраагүй юм харагдаад байгаа. Тэгтээ даваа аваад байгаа. Тийм, ялангуяа сүүлийн өдрүүд бол дараалаад ингээд аваад байна. За Ичиножо өчигдөр Докшорыг давснаар 6 даваа 6 унаатай болчиход байгаа. Тэгээ өнөөдөр тэр нэг алгадаад байгаа тэр нэг техникийг хийж үзээд нэг барьж авах гэж оролдоод яадаг юм бол анх удаага таарч байгаа юм байна хоёр өх. За тэр Осон Араши яг зайлаад яваад байгаа. За яваад ингээд. За маш их сайхан зөв дагаж яваад их сайхан тогтож. За одоо барьцаа алдаж болохгүй. За тэр барьцыг өгөхгүй байна. За тэр их зөв шүү. За тэр баруун гарын хавчаад барьцыг тавих галлах шиг байна да. Тэр барьц тавих юм бол бас ичножод бол нэлээд хэцүү болж ирнэ. Хавчаад урагшаад түлхэж магадгүй. Тийм учраас сугтчаад байна. Одоохондоо хоригдчоод байна ичножоо. За хүчээр одоо нэг жоохон сөхөхөд оролдох хэрэгтэй. Тийм учраас за зөв. Ичножоо ингээд довтолж урагшаа явах гээд оролдоод байна. Энэ бол маш зөв. Тэр одоо яг хүчийг мэдэрч хэлээ шүү Осон Араши. Тэгээд мөрөнд нь толгоогоор ингээд мөргөө зогсоод байна. За байрц орцсон шүү. За энийг зүйтэй. За маш сайн. За энэ шүү дээ. Ердөөсөө яг л ингэж л барилдаад байх юм бол Ичножод бол боломжууд их байна. Ялангуяа тэр барилдааны эхний хагас тэр бужигнсан тэр барилдаан тэр их зөв сайхан дагаж явж орсон. Ер нь бол эхний тэр Секевака цолдод хүрж исэн тэр юун дээр бол харагдж байсан хөлийг сайтай их гоё тогтоод байдаг байхгүй юу. Тэр сүүлдээ зүгээр яг нэг тэр жин нэмэгдээд байгаа шалтгаанаас нэг жоохон тэр хурдтай барилдаанд бол нэг жоохон хоцроод байгаа юм харагддаг байсан. Өнөөдөр бол их сайхан барилдаа. Тэгээ ингээд анх барилж байгаа бүгдээ ингээд барилжчихаар бол бас өөрт нь бас ихтгэл бий болох хэвээр. За дачаа дээр бол Осон Арашиас төрүүлж болсоод үзрүү тулаад ингээд явсан. Барьц өгөхгүйгээ тийм ээ. Тэгээ хоошоо болоод байгаа юм бол энэ нэг муухай хаалгадалт байгаа маа хажуу талаас ингээд. Тэгээд дахиад бас явдаг. Тэгээ энэ дээр хараа. Энэ дээр бол их сайхан тогтож байгаа байхгүй юу? За тэгээд тэр 100 гар мааш нь төрж байгаа. Энэ бол маш зөв. Тэр барьц тавиулах гээд оролдоод байгаа шүү дээ. Осон Араши. За энэ бол дотор барьцаа солихт нь бол яг сайхан өдрөд явсан. Ичножоо. За тэгээ Осон Араши тэр барьц солино. Тэр их сонин барилдаа болж байгаа. За тэр солилоо. Тэгтэн зөрүүлээд өөрөө бас барьцаа хэлсэн юм. Энэ бол бас л их тийм богинохон акшнд бас хурдан сэтгэж барилж байгаа мэдрэмжтэй гэдгийг харуулж байгаа байхгүй юу? За ингээд одоо үлдсэн хоёр барилдаанаас нэг даваа аваад ингээд сайхан багаагаар чансаагаа ахиулаад энэ завсараа бол одоо урлам туршлагачаад ингээд яваад авах хэрэгтэй байна. Ичножоо. За Ичножоо маргааш Аояматай барилдах юм байна. За 2 дугаар хагас эхний барилдааг сайхан барилдаа унчиж байна шүү. 7 дахь даваагаа авсан. Одоо Тоиношима Йошиказе гэсэн хоёр бүх гарч ирсэн байна. Дээдсэн даны бас Ахмад бөхчүүдийн төлөөлөл. За гэхдээ хоёулаа энэ сарын тэмцээнд их сайн байгаа. Тоиношима 9 даваа 3 унаатай. Өчигдөр бол Осон Арашиг ер нь давж яваал унтсан.
дэвжээний цахад сунаад ингээд өвдөгшрөөдсөн Тоёношима. Яшиказэ 8 даваад 4 унаатай өчтөр тэргүүлэгч Экиоыг давсан. Ийм хоёр бүх. ただそれだけの実力があるってことですね。これどうですか、殊勲賞はもう間違いのないところかと思うんですけども、あと内容を見てもですね、よくこう関東精神も溢れているように見えますし、技能もあるじゃないですか。まだ残り3日あるので話は早いかもしれません。最後まで取り続けて。Тийм тэгээ одоо сая аяг Таканахана Аягата за NHK-ийн тайлбарлагч бүгдээрээ л ярьж байна. Үнэхээр Yoshikaze бол сайхан барилаа. Энэ тэмцээнд одоо ингээд тэмцээн бас дуусаагүй байна. Том цолтой бокчуудыг л олон бүхий унаалаа. Бас л одоо ховор тохиолдол тийм ээ. Одоо чансаа доогуур бүх одоо ингэж гарч ирж. За тэгээ энэ тусгай шагнал бол ер нь бол тодорхой хаа энэ тухай бас л яригдж байна. За Тоёношима бол одоо өчигдөр унаад бол маш их харамсаж байсан тийм ээ. Тэгтээ бол одоо өнөөдөр давчих юм бол одоо бас онлайн хувьд тийм ээ одоо 3 өдөр тэргүүлж байгаа бөхчүүд барилдаага байгаа учраас тийм ээ түрүүлэх боломж бол үлдэн. Зүгээр тэгтээ түрүүлж байгаа бөхчүүд тэргүүлж байгаа бөхчүүд бүгдээрээ унаад явна гэдэг бол бас хэцүү боломж одоо багтаа. За барилдаа эхэллээ. За хавар тэмэрсэн шүү. За одоо ингээд за нэг хариу нэг хийдгээ. За тэр ийм л бүр үлдээ тахимдаад явчихлаа шүү дээ. За айгууд бол энэ уран барилдааны шагналч нэр дэвшиж магадгүй авчлаа шүү дээ. 9 дахь даваага Yoshikaze авч байна. 2 Yokozuna, 2 Ozeki, 2 Sekioke, 1 Komusubi, 2 тэргүүлэгч. Гэт авлаа юм. Сая Тоёношима бол бас л айхтар нөгөө хариу мэхэ хийгээд бас нэлээд дөхүүлсэндээ тэр акшнд бол ингээд түлхэж яваад бүр тахимдаад бүр догонцуулаад ингээд за тэр уран барилдаа ингэж хийж болохоор хөлийн аваад. Тий магадгүй уран тусгай шагналыг зэрэг авсан тохиолдол энэ бас байгаа л байх гэж бодож байна. Өмнө нь бол бөхчүүдээс 今場所豊ノ島足が揃うことなく、いつもの粘りが出てますし、左入ったから簡単には押されないかなと思いましたけど、それに勝る押しを見せましたね。吉風の攻めですね。その立ち合いからいきましょう。豊ノ島はもろ出しに行きました。吉風がこれを За ингээ байрч авч чадахгүй болохоор нэг алгадаад бас нэг доошо тонгоогоод уршаа явангуудаа тэрчиж байна тийм ээ Yoshikaze. ここですね。巻き替えて豊ノ島が左を刺すんですよね。そうですね。 За ингээд зүүн гараар бас солиод оруулсан байх тийм. За энэ дээр хөлтө хүүлж байгаа. Тэгтэл унж яваад тэр хөл авч шүү дээ тийм ээ. なかったかもしれないですね。でも吉 Тоёношима ч бас айхтар биш тэр догонцоод яваад байгаа. 足を取っていたところで渡し込んで倒れていったわけではなくて За энэ сард бол үнэхээр онцгой сайн байгаа Yoshikaze. ここ左入ってここ残せるんですね。豊ノ島は。でもここで右 Ингээд тунд өгсөн. Тэгээ ширдээ дарахт нь болоод ингээд. Тэгээ энэ бол одоо харамаа хүчний их аваргын бас барилдаан шүү дээ тийм ээ. Ингээд унж яваад хүний хөл аваад тогтоол гардаг л бүх шүү дээ тийм ээ. Яг одоо тиймэрхүү маягаар барилдаа сая Yoshikaze. 一瞬のことなんですけどね。 За маргааш Хумарай Фужитэй барилдах юм байна. 決まり手はですから足取りになりました。吉風勝って9勝4敗。 За Ашитори гэж хөл авах гэдэг нэхийн нэр гарч ирж байна. За энэ болвол одоо хөлийг ямар ч байдлаар авч одоо ерөнхийд нь нэрлэдэг. За манайх бол одоо хөлийг яг хаагур нь авч ийн гэдгээр бас янз янзаар нэрлэдэг шүү дээ. За Yoshikaze ер нь одоо Okinawa-ны 7 унааттай болсон байгаа Komusubi, Tochinoshi-ийн 7 даваатай байгаа. Дахиад бас нэг Sanyaku төрөх боломж бүрэн байна. За Myogi-ryu ч гэсэн 50-т шаналт үзүүлээгүй 6 даваа 6 унаатай явж байгаа. За маргаашийн 14 дэх өдрийн Sektori буюу цолтонгуудын онолтыг тийм ээ жюрогоос эхэлж үзүүлж байна. За шоухоцон маргааш Nishiki-тэй барилдах юм байна. За ингээд давхал юм бол шууд төрүүлэн жюрээс энэ данд. За Arawashii Amakaze-тэй барилдах юм байна. Takanoiwa Daisho Maruтай барилдана. 松鳳山を星の差2つ3敗で豊響、御嶽海、正代が追っていて、御嶽海は明日幕内の土俵で初めて相撲を取ることになりました。松鳳山もちろん最初に出てきて勝てば十両優勝決定。仮に敗れても3敗力士3人がその後敗れますと明日にも十両優勝が松鳳山に決まる可能性があります。
За маргааш жүүрээд шоохоозан дабл шууд төрүүлнэ. За унаад нөгөө өрсөлдөгч гуруулаа унах юм бол бас төрүүлж болно. Тий. За Такара Фужиг бас нэлээд гайгүй ярилцах болов гэсэн чинь да ингэж харагдаж байна. Сандраад ер нь тэр эрчиндээ түлхэх бол нэг ондоо байдаг. Зөв яг илт харагдаад өөрөө ингээд зогссон шахуу байхад бол түлхэх бас нэг тийм сайн биш юм шиг байна. Өчигдөр байна уу өчигдөр бас нэг тэгж харагдаад байсан. Яхахгүй биеэр чаддгүй түлхдэг тийм тохиолдол байдаг. Бас тийм ч байж болох юм л да зүгээр. 両手をついてですいいことなんですけど、宝富士ですね。はい、宝富士。ちょっと待ちすぎですよね。そこでこう体に力が入りすぎて、相手に当たった時にはその力が入っている状態から入れるのはちょっと難しいんですよね。抜いてる状態から入れるとすごく力を発揮できるんですけど、これ待ってる状態が長いから、その肩とかその腕とかですね、体に力が入りすぎているんですよね。はい。それでやはり受け身になってしまって力を出し切らないまま。そうですね。Сайн Хокторики за ямар аяката гэдэг. За аяката нэрийг марчлаа. Сая их сайхан аргагүй л одоо бүх хүний үг хэлж байна. Яг ингээд тачаа идэр тийм ээ. Яг одоо босыг гэсэн үедээ яг босч зөв явах юм бол тийм ээ. Хүч одоо тэр мөрний хүч, гарны хүч гэдэг. Жохон хоцроод тийм ээ хүлээж ягаад босохоор яг тэр хүч гарч өгдөг гэж. Энэ бол их сони юм биш тийм ээ. Зөв жирийн бидний бодлоор бол тийм ээ зөв хүч байгаа л бол хизээл бол гарч явах хэвээр. Гэтэл тийм биш байдаг юм байна. Яг нөгөө тэр босч байгаа тэр акшнд өөрийн хүчөө төвлөрүүлж яг одоо босыг гэсэн үедээ босох. Тэр үед бол хүчний хэр зэрэг гарах вэ гэдэг нь бол маш ондоо байдаг юм шиг байна. За маргаашийн 14 дахь өдрийн барилдаа дээдсэндаа. За жюриогийн Митаки Уми дээдсэндээ гарч барилдах юм байна. Кёкшухо Токтенкутэй, Асикуро Гагамарутай, Хагамио Китадайкитэй, Сейро Тоёношиматай. 力士の間の数字は過去の対戦成績です。アムールに総国来、徳勝龍に千代大龍。 За Сококрай маргааш амууртай барилдаж 8 дахь давгаа хөнөөгүй юу гэдгээ үзнэ. За Тамаваши Садоно Умитэй барилдах юм байна. Садоно Фужитэй барилдах юм байна. 佐田の富士に玉鷲。逸ノ城に碧山。 За Ичиножо маргааш Аои Яматай барилдана. За Аои Яма бол одоо жин ихтэй сая дөнгөж сая бид барилдааны харсан тийм ээ. Ер нь бол барилдаж болно зүгээр. Барилдаан бол нэлээд таарах талтай. За маргааш Котошо Гико Икоитэй Гоёд Тэрүнө Фужиозикитэй Какиро Авраг Кисэнэ Сататай барилдах юм байна. Тэгэхээр Икиоиг бол одоо бас одоо үнэлэгдэж шүү дээ. Өөр дээшээ гараад ирчих тийм ээ. Озики цолтой барилтанд барилдахаар болсон байна маргааш. За Кисэнэ Сато Якозуна Какиро бүр 28 давж ирсэн биз дээ. Якозуна Какиро 13 давж ирсэн байна. Энэ бас сонин үзүүлэлт шүү дээ. Хоорондын барилдаан. Тэгэхээр бол одоо Кисэнэ Сатогийн өнөөдрийн Озики Тэрүнө Фужитэй барилдах барилдаан, маргаашийн аврагтай барилдах барилдаан бол нэлээ юм шийдэх юм байна. За Тамаваши мөнх өргөл өнөөдөр Комусуби Окиномитэй манаас тарсан. Тамаваши 3 даваа 9 унаатай. Бошоог өрсөлдөж байгаа. За энэ барилдааны дараа Икиой Комусуби Точино шинтэй барилдана. За Точино шин бол аргагүй л одоо туршлагатаа сая шууд өөдөөс нь хараа сууж шít. Хөмсөг дангидсан. Точино Икиой жоохон доош хараад байсан үгүй юу? За өчигдөр бол хитрхи бие ярьснаас болж унсан сэн гашуун туршлага байгаа Икиой. За Комусуби Окиномми 7 унаатай болсон. 5 даваа 7 унаа. За ингээд яг нэг иймэрхүү зайн дээр ирэхчээд сайхан түлхээд явсан юм да. Тэгээ энэ үргэлжлэлийг л та нэг сурмаар байж гэдэг юм одоо яад юм бол айгуугаар түлхээд явдаг юм. Тамааши. Сая бол их сайхан явлаа шүү дээ. За их гоё явж байна. Яг ингээд сайхан цээж рүү хоолоор
しかしその隠岐の海の方が下に入ってますよね、その攻められてても。はいはい。なので下から押っつけられてるんで、玉鷲はその、つきづらいですよね。そういう感じだったんですね。隠岐の海は常にこう下から攻めてますよね、下がりながらも。下がりながらもね。この辺はもう、ね、隠岐の海の天性ですよね。そうですか。За сая Хокто Рики Танигава Яката. Хокто юу киноны хэдийгээр түлхүүлж байгаа ч гэсэн яг доороос нь ингэж өөрөө өргөж басан гэж хариглаад байгаа гэж. Тэгэхээр сүүлдээ Тамааши бол яг түлхээд явахд бас хэцүү болж ирээд нэг иймэрхүү байдал орчиж байна гэж байх юм. Би бол одоо бас яг тийм муу үгүй юу л гэж эргэлзэж байна гэдэг. За 15 2 унаатай. Икиой өнөөдөр Комсуби Точино шинтэй онол тарсан. За маягийн ширгийн 12 дээрээс төрүүлэх хөрсөлтөнд бол явж байгаа Икиой өнөөдөр нэлээд дэшээ гарч ирж Комсуби цолтой бүхтэй барилдаж байгаа. Маргааш бол Озаки Котошо Гикүтэй барилдахаар онолт гарсан байгаа. За Точино шин бол сүүл хүчээ шавхаж ингэж барилдаж байгаа. Хурдтай. 小結の栃ノ心との対戦。栃ノ心はこの相撲に三役5場所目初めての勝ち越しがかかります。東方小結栃ノ心、ジョージアブスケタ出身増田部屋、西方勢い、東前頭12枚目、大阪府片野市出身伊勢の海部屋。 Зам 3 удаа тарж ирд. Точино шин 2 давсан. За Комсуби цолоо хадгалж үлдэхийн төвд бол бас өнөөдөр Качкоши хийх хэрэгтэй. Точино шин 7 даваа 5 унаатай ба. 3番あります。勢いが勝った相撲は攻められての逆転でした。 За өчигдрөөс бол нэг тийм бие барьсан байдал сэтгэл хөдлөл арай гайгүй. Тэгтээ бас байна. 昨日の吉風戦は少し硬くなったと取り組み後に話をしていました。しかしその後照ノ富士が敗れたことで Нэг амьсгаа дэрдэ байгаа юм шиг харагдав. Өчигдөр бол бас нэг байн ингээд. Тэгээ өчигдөр бол бүр илүү байсан юм. Бие барьсан байдал. Өөрөө ч барилдааны дараа бол бас хүлээн зөвшөөрсөн байсан. 吉風関を相手に思い切っていこうと思ってかえって力が入りすぎた。そういう意味ですね。そうですか。はい。 Тэгээ бас нэмж бас тэр өөрийнхөө хэлснийг бол дараа нь бас ярьсан байна. Би бас нэг тийм бие барьсан ч юм уу тэр гэдэг юм маань юу гэсэн үг хэр Yoshikaze-тэй барилдахдаа хитрхи яарч урагшаа явсан гэж. Тэгээ хитрхи нөгөө хүч одоо юу гэдэг одоо төрүүлээ ч гэдэг юм сэтгэл төрүүлээ тийм ээ. Тэгээд бас тийм байдалд орчлоо гэж. Тэгэхээр одоо энэ жирийн одоо үзэгч бид нэр за бүх барилддаггүй хүмүүс тийм ээ. За магадгүй бүгчүүд ч юм тамирчид бас энийг бол яг бүрэн ойлгож магадгүй. Тухайн агшинд өөрийнхөө хүч, өөрийнхөө мэхийг гаргах гэдэг бол тийм амар биш юм шиг байна тийм ээ. Одоо сая Икиой бол өчигдөр тэгж шүү дээ. Сэтгэл төрүүлээд явцсан. Тэгээд хүч төрүүлээд гарцсан гэсэн үг болж шүү дээ тийм ээ. За өнөөдөр бол одоо Точино шинд бол байрц алдахаас өмнө өөрөө одоо чаддаг юм гаргана гэсэн байна. Яг л тийм л дээ. Точино шинд байрц өгөх юм бол Точино шинд бол хоёр гар нэг нь одоо дээгүүр давж ирээд нэг нь доогуур мааш арсан тохиолдолд маш хүчтэй татаж ирээд өөрөө зогсдгүй ингэ явцдаг. Икиойд хэрвээ тэр байрц орчих юм бол ерөнхийдөө л өөр Икиойг аваа явна. Тэгэхээр Икиой эхлээд нэг тийм цупари ч юм уу тийм хөдөлгөөн хийж цэрүү байлаас нэлээд тийм хөдөлгөж барилдаж ээж өөртөө боломж гаргах баг. 膝の大怪我から戻ってきた栃ノ心。行司木村玉次郎が合わせます。 За байрцын наалдах тал руугаа л явж байгаа их сайхан. За ингээд Точино шин тогтоочлоо.
саяхыг гүйцээх байсан юм да. Икиой. За одоо тэр 100 гар хавч чадах болов уу яах вэ? Үн тэгж хавчаад одоо бол нэлээд хэцүү болцсон л доо. Тэ. Ер нь бол Икиой чадах юм хийсэн. Тэ эхлээд бол эхний давталгааг зогсоогоод тэгээд яаж хийж байгаа л одоо барьц авсан. За Точно шинг бол магтахаас өөр арга байхгүй. Одоо Макуштад одоо 50-та хүртэл унчгаа. Тэгээд гэмтэл бэртэлтэй тэнцээд ингээд дээшээ гараад дээд зиндааны бүр сан як өндөр цолон дээр үрч комосүрөө төрөөд одоо ингээд 8 дахь даваа авч байна тийм ээ. Качкоши хийж байна. Тэгэхээр энэ бол одоо тамирчин хүний бүх хүний одоо бас нөгөө сэтгэл зүй бүхний